За бэлгийн хүчирхийлэлд өртөөд ирсэн хамгийн бага нас гэх юм бол 5 настай иржсэн. Харах болохоор маш их айдаг. Айгаал орилол чарлаад идэв. Хүчирхийлэлд өртсөн сэтгэл зүйн гэмтсэн хүүхэд эрэгтэй цагтаатай уулзаад мэдүүлэг өгөх хамгийн хүнд. Хин хүүхдээ хаяад байгаа юм бэ те? Бүхэл давхархын хүмүүс байна. Бид чамаа хайрлан чамаа хүлээн зөвшөөрж гин гэдэг зүйлийг л хүүхдэд өгөхийг хүсдэг. Өмгөөлөхөөсэй гэж хүсчээсэн ээж нь охиныхаа эсрэг мэдүүлэг өгөх маш хүнд. Зүрхэн станараа чулуужаад зангирсан гомдолт хийцэн ирж байгаа тэдрийг ингээд дөнгөж ингээд тэврээд хайрлахад тийм ээ амархан уярч чаддаг. За намайг Цулмангийн амар жаргал гэдэг. Би Цүлийн сарнаас сан төрийн бус байгууллагт захирлын алба хашдаг. За тэгээд өнөөдөр олон улсын хүүхд эрхийг хамгаалахын өдөр бүгдд нь хүүхдийн баярын мэнд хүргье. Цүлийн сарна гэдэг. Ер нь бол айгүй хүнд хэцүү амьдралд амьдарж байгаа охтуудыг тийм ээ цүлж шиг хүнд хөрсөнд амьдарж байгаа охтуудыг яг энэ газар тий хамгаалаад үйлчлэгээ үзүүлээд энэ охтуудад нийгэм тий одоо сэтгэл зүйн үйлчлэгээ нөхөн сэргээх үйлчлэгээ үзүүлээд за тэгээ сарнаа болгож ургуулнаа гэдэг бэлэгдлэр цүлийн сарна гэдэг нэрийг өгсөн байгаа. Оюутан багтаа нөгөө сэтгэл зүйч мэрэгдлээ сурж байсан. Тэгээ оюутан багтаа би дадлага хэлээр асрамжийн газар очиж хүүхдүүдээс одоо тест авч ирсэн. Сэтгэл зүйн тест аваад судалгаа аваад ингээд явж байгаа тэр хүүхдүүдийн айгу өрөвдмөр те хайр хүссэн тэр харцыг хараад маш их өрөвдөж исэн. Хэдийгээр тэр асрамжийн газар өнөөдөр хүүхдүүд эцэг эхтэйгээс салангад хол одоо бүх зүйл нь эцэг эхтэйгээ амьдарч исэн амьдралаас илүү тийм тансаг гэж хэлж болохоор тийм орчинд амьдарч байгаа ч гэсэн хүүхдүүд сэтгэл дотроо ээж аваагаа хүсэн хүлээдэж идэг. Ээж аваагаа л харж идэг. Үнэхээр хайр дутагдж идэг. Тэнд ажиллаж байгаа багш албан хаагчид те мэрэгжилтнүүд хүүхдийг хайрладаг. Чадлынхаа хэрээр л хайрлаж байна. Гэтэл хизээч ээж авахын хайрыг хүүхдүүд тэр хүмүүсээс хүлээж авч чаддгүй. Зөвхөн л сэгсгэрч гисэн ээж сэмхийч гисэн гэр гэдэг үг үнэхээр ортой үг. 2007 онд Америкийн нэг сайн дурын ажилтны эмэгтэй нөгөө орцонд нь одоо ингээд кордон цаас дэвсээд унтж байгаа тийм охтуудыг хараад тэдэнд эхлээд хоолонд өгдөг байсан. Тэгээд улмаар ингээд хувцас гаргаж өгвөл боломжтой бол ингээд ганц нэгээр нь гэртээ оруулж ирэл усанд оруулаад бас ингээд цуслаад ингээд гаргадаг байсан. Гэтэл одоо өдрөөс өдөрт ингээд нөгөө охтуудын тоо нэмэгдээд эхэлсэн. Тэр үеийн нийгэм бол үнэхээр хүнд байсан. Маш их олон хүүхдүүд хаягдсан, гудамжинд гарсан, аригталт их байсан. Аав ээж нар нь ажилгүйдэл их үүссэн. Аав ээж нар хүүхдүүдээ гаргуунд нь гаргасан тийм. Тэгээ энэ байдлыг хараад тэр эмэгтэй юу гэж бодсон бэхээр би энэ хүүхдүүдэд өнөөдөр ингээд хоол гаргаж өгөх ганц нэгээр нь гэртээ оруулж усанд ингээд оруулаад ингэж гаргах ерөөсөө хангалтгүй юм байна. Тэгэхээр энэ хүүхдүүдэд туслах, энэ хүүхдүүдийг оргонуулах ийм байр хэрэгтэй юм байна гэж бодоод тэгээд өөрийнхөө сайн дурын ажилд нөгөө англи хэл зааж байсан оюутнуудаа уламжлаад улмаар хэсэг нөхдөөд одоо энэ цүлийн сарна гэдэг энэ охтын хамгаалах байрыг нээсэн. Тухайн үед төр хоноглох байр гэж нээгээд орой хүүхдүүдийг 5 цагт хүлээж аваад оруулаад тэгээд усанд оруулна, хоолн, ундлан тий хувц нарын угаалгана бүхий л одоо ингээд нөгөө нэг өөрсөнд нь үйлчлэх тэр ажлыг хийгээд өглөө 10 цаг болгоод ингээд гаргаж явуулдаг гэсэн. Гэтэл яг Монголд яг төр хоноглуулах гэдэг статус бол байгаагүй. Стандарт бол батлагдаагүй байсан. Тэгээд яг хүүхдүүд ингээд байгаад идэг байсан. Тэгэхээр 20 яг ингээд 10 цагт өглөө гаргаад ингээд явуулж хахад хүүхдүүд бас ингээд өдөржингөө гудамжинд ингээд явж байгаа л орой болохоор ингээд 5 цагт ингээд нэг үлссэн цангас хүмүүс орж ирээд идэг. Тэгэхээр энэ үйлчлэгээ бас ингээд бас хангалттай биш байна гэд 2009 оноос яг 24-48 цагийн үйлчлэгээнд оруулаад ерөнхийдөө асрамж халамжийн гэдэг үйлчлэгээнд орсон байгаа. Ингээд ирэнгүүт бүх үйл ажиллагаа чигдрээд за тэгээд хүүхдүүд маань ерөнхийдөө яг ингээд бичиг баримттай болоо, сургууль соёлд хамрагдаад, эрүүл мэндийн үйлчлэгээнд хамрагдаад, халамжийн тэтгэлэгт хамрагдаад тий. За ингээд л үйлчлэгээ маань ингээд арай чанарчаад ингээд явсан. Багч гэсэн энэ хүүхдүүдийн амьдрал гэрэл гэгээ тийм ээ
хүсэл мөрөөдлийг биелүүлье. Үнэхээр надаас тэр үнэхээр хайр ундарч чаддаг бол тэр хайрыг хүүхдүүд өгье гэдэг үднэс би энэ салбарыг сонгож энэ салбарт одоо 20 гаруй жил ажилласан байна. Тэгээ өнөөдөр манай байгууллагын хувьд 2007 онд байгуулагдсан бэлгийн хүчирхийлэлд өрсөн, хараа хяналтгүй хаягдсан, гэр бүлдээ амьдрах боломжгүй тийм ийм тэгээд янз бүрийн насны охтууд ирдэг. Тэгээд хүүхдүүд маань өнөөдөр манай байгууллагт ирсэн хүүхдүүд маань өнөөдөр юу үйлчлэгээ аваад амьдарч байхдаа энэ хүүхдүүдийг энэ бол байгууллага биш ээ, энэ бол гэр бүл, энэ бол чиний гэр бүл, бид нар чамайг хүдээн зөвшөөрч байна, бид нар чамд хайртай, чам тохиолдсон зүйл болгон юм бол зүгээр л асуудал биш ээ. Энэ асуудлыг бүгдээрээ хамтдаа давж гарнаа. Бүгдээрээ нэг гэр бүл шиг амьдарч чаднаа. Яагаад гэвэл бид нар чамайг хайрлан, чамайг хүлээн зөвшөөрч байна гэдэг зүйлийг л хүүхдэд өгөхийг хүсдэг. Манай байгууллага гадаад үүдэн дээр ямар ч хаяг хаддаггүй, хаяг байдгүй. Яагаад гэвэл нэгдүгürt янз бүх насны охтууд амьдарч идэг. За хоёрдугаарт энд амьдарч байгаа хүүхдүүд үнэхээр нөгөө өөрийнхөө гэрт ирж амьдарч байгаа. Энэ бол миний гэр гэдэг одоо мессежийг тархиндаа буюу сэтгэл зүрхэндээ хүлээж авсан байх ёстой. Тэр үднээс хаяг байх шаардлагагүй гэж үздэг. Манайд бол цагийн хуваар гэж юм байдгүй л дээ. Одоо өглөө тэдэн цагт босох ёстой, тэдэн цагт хичээлээ хийх ёстой, тэдэн цагт цайхаа уух ёстой гэдэг юм дүрэн бол байдгүй. Яагаад тэгэхээр гэр бүлдээ амьдарч байгаа айлын хүүхэд гэртээ яаж амьдардгүй тэр зүйлийг л тэр хүүхдэд энэ одоо байранд амьдарч явах хугацаанд тэр зүйлийг л одоо хүлээн зөвшөөрлсөн байхыг хүсдэг. Жишээлбэл хүүхд орж ирээд хувцас тайлаад гараа сайхан угаачаал тэгэл хідэж хичээлээ тараад орж ирсэн, гаднаас орж ирсэн тэгэл цайгаа уухад бэлэн бүх зүйл нь хүрэлцээтэй. Хөргөчөө уудлаад махаа гаргаад хоолоо хийж иднэ үү. За тэгээд тэндээс нэг хөгжим сонсноо, компьютер асаагаад хичээлээ хийн үү. Бүх зүйл нь хүүхдэд хүлээн зөвшөөрөгдсөн хүрэлцээтэй байдаг. Тэгэхээр бүх зүйл нь хүлээн зөвшөөрөгдөж хүрэлцээтэй байгааг өөрөө хүрэлцээтэй байгааг мэдж байгаа хүүхдээр чөлөөтэй байж чаддаг. Тэгээд тэр зүйлээсээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэдгийг мэдэрч чаддаг. Тийм учраас хүүхэд эндээс оргон, зүхтаан ч гэдэг юм уу тийм асуудал юусаа байдаггүй. Дандаа охтуудтай ажилдаг. Тэгээд охтууд бол их уян, зөөлөн, ялдам айгүй ийм хайр инхрийлэл хүссэн ийм хөөрхөн. Тэгээд ингээд тэдрийг ингээд дөнгөж ингээд тэврээд хайрлахад тийм ээ амархан уярч чаддаг. Тэгээд тэр уярлаас нөгөө охтууд маань ингээд айгүй гоё ингээд нөгөө инээмсэглэл авч тийм ээ хүсэл мөрөөдөл нь бадарч ингээд дэлгэрч чаддаг. Тийм онцлогтой байгаа. Тэгээд энэ охтуудтай ажиллаж байгаадаа би маш их баярлалдаг. Тэгээ охтууд маань нөгөө хүсэл мөрөөдлөө олоод гунигийнх нь нөгөө харцан нарилаад нүүрэнд нь мишэл тодорхой хамгийн сайхан. Өөр нь бол яг бэлгийн хүчирхийлэлд өртөөд одоо шүүх шатны ажиллагаанд явагдаж байгаа тэр үе бол аюу хүнд. Ялангуяа одоо ингээд анхан шатны байцаалтай хөх одоо яг ийм хүүхдүүдтэй ажиллахад бол одоо хүүхдийн байцаагч бол эмэгтэй хүн байх хэрэгтэй байдаг. Гэтэл одоо нөгөө хүүхдийн байцаагч гэдэг мэргэжил байхаа болцсон. Тэгээ хүүхдийн тэгээд нөгөө энэ нөгөө цагдаа нар дандаа эрэгтэй цагдаа нар болцсон. Тэгээд эрэгтэй цагдаатай нөгөө хүчирхийлэлд өртсөн сэтгэл зүйн гэмтсэн хүүхэд эрэгтэй цагдаатай уулзаад мэдүүлэл өгөх хамгийн хүнд. Нэгдүгээр асуудал нь тэр байдаг. Хоёрдугаар асуудал нь шүүхийн шатандаа яваад болсон процессыг ярьж явах үед өмгөөлөхөөсэй гэж хүсэжсэн ээж нь охиныхаа эсрэг мэдүүлэг өгөх маш хүнд. Шүүхийн шүүх хурдлаас гараад тэгээд одоо сонсох ёсгүй зүйлээ сонсоод нөгөө гэмтэл дээр дахин гэмтэл авж байгаа хүүхэд тэгээд асар нөгөө сэтгэл нь одоо ингээд зүрхэн станараа чулуужаад зангирсан гомдолт хийцэн ирж байгаа хүүхдийг хүлээж авах маш хүнд байдаг. Тэгээд би маш их ийм зүйлд ялангуяа би ээжүүдэд маш их гомддог. Яагаад тэгэхээр өчнөө сар тээж төрүүлж өсгчөөд тийм ээ хүүхдээ ийм асуудалтай
хүүхдээ хайрлах насн дээр нь хайрлаж чадахгүй, хүүхдийг гаргуунд нь гаргаж хайчаад хүүхдээ өмөөрөхгүй хайж байгаа ээжийг би бас буруутгадаг. Нэг талдаа буруутгаж байгаа боловч нөгөө талдаа би бас тэр ээжийг бас өмөөрөх сэтгэл төрдөг. Ягаад тэгэхээр бас л гэр бүл тийм ээ, гэр бүлээсээ эцэг эхээсээ хайр халамж авч чадаагүй тийм ээж хүүхдээ хайрлаж чадахгүй. Хүүхдээ бас л гаргуунд нь хайж байгаа. Гэр бүлийн боловсролыг цэцэрлэгт байхаас нэхлээл заах хэрэгтэй байна. Өнөөдөр гэр бүл эхнэр нөхөр болоод батлуулах маш амархан. Хайртай гэж суучаад гэр бүл болчоод салж гин. Салалтын донд хүүхдэл хохирж үлддэг. Дахиад гэр бүл болдог. Дахиад хүнээ судлахгүй суудаг. Хавтгаарсан халамжийн бодлого бас энд бас нөлөөлдөг. Тэгэхээр гэр бүлийн хэн хүүхдээ хаяад байгаа юм бэ те? Бүхэл давхархын хүмүүс байна. Энд бол ганц ядуу юм байна, архичийн юм байна те. Энэ асрамжаас гарсан юм байна, аргагүй ч гэдэг юм уу? Үгүй. Бүхэл давхархын хүмүүсийн амьдрал донд гэр бүлийн хүчирхийлэл байна. Гэр бүл салалт байна. Бие биенээ хуурах амьдрал байна. Хэн энд хохироод байгаа юм бэ? Хүүхдэл хохирж үлдэж байгаа. Тэгэхээр гэр бүлийн боловсрол гэдэг зүйлийг бага наснаас нь эхлээд заах хэрэгтэй. Хүн болгон гэр бүл үр хүүхдийн төлөө тий хариуцлагатай байх хэрэгтэй. Ийм л цаг үедний өнөөдөр амьдарч байна. За бэлгийн хүчирхийлэлд өртөөд ирсэн хамгийн бага нас гэх юм бол 5 настай ирж ирсэн. Маш бага 5 настай охин ирж ирсэн. Харах болохоор маш их айдаг. Айгаал орилол чарлаад идэв. Тэр хүүхдэд зориулаад бид нар нөгөө багшийн өрөөнд ор засаад гэрэлтэй унтдаг гэсэн. Эцэг их хоёр нь архины хамааралтай хүүхдээ хаяад явцсан. Дөнгөж 5 настай охин 7 настай ахтайгаа харанхуй шин унтж хахад порчийг хаглаад аавынхын найз порчоор норж ирээд 5 настай охиныг нөгөө хүчинцсэн. Ийм асуудал толгорж ирсэн. Тэгээ тэр охин бол маш хүнд кейс ирж ирсэн. Бэлгийн замын халдвар төвчөө авцсан тий. Тэгэл тэр охины харагтаас маш их шаналж ирсэн. Бид нар яагаад ийм 5 настай хүүхдийг хүүхэд гэж харахгүй байгаа юм бэ? Энэ бол маш хүнд кейс байсан. За тэгээ бэлгийн хүчирхийлэл дотор дамаа. Ер нь бол бэлгийн хүчирхийлэл ураг төрлийн хүчирхийлэл маш их давамгаалдаг. За дээрэс нь хойд эцэг, за дээрэс нь төрсөн эцэг. За төрсөн эцгийн бэлгийн хүчирхийлэл бол маш хүнд байдаг. Тэр охин ааваагийн дуудах хэцүү, тийм ээ? Үзэн ядах хэцүү, үзэн яддаг. Аавыгаа шоронд явуулчвал манай гэр бүл хоосоо хонно. Тэр гэр бүл бүхэл бүтэнсэн тэр аавын одоо тэр санхүүгийн хараат болсон байдаг. Эдийн засгийн хараат тий. Аав л ажил хийдэг, мөнгө олж ирдэг, тэр мөнгөөр нь амьдардаг. Үүнээс болоод ээж нь аав чинь шоронд орчвол бид нар яаж амьдрах юм бэ? Дүү чи яаж амьдрах юм бэ гэд хүүхдээ ингээд амтлаад идэв. Тэр хүүхд яах юм бэ? Тэр хүүхдийн насан туршийн амьдралын баяр баясгалыг хүүхд насыг хулгайлчлаа шүү дээ. Хэн хариуцлага хүлээх юм бэ? Хариуцлага хүлээх хүн байдаг. Тэгээ хуулийн дагуу аав бол ингээд шоронд явна л да. Тэгээ ард нь үлдчихэж байгаа ээж нь охиныгаа үзэн ядаад идэг. Ийм хүнд кейсүүд үнэхээр тулгардаг. Хүчирхийлэгчдийн талд орсон хүүхдээ буруутгаад байна гэсэн юм бол байхгүй л дээ. Бас сайн ээжүүд байна. Хүүхдээ бас аврыг хамгаалъя тий. Тэгээд энэ нөхөр одоо хүчирхийлэгчдгээд бол одоо ингээ хүүхдэд нь буруу хийсэн. Би охиныхаа талд байгаа гэсэн гээд охиныхаа талд бас бат зогсож байгаа хүмүүс бол байна. Байлгүй яг хүүхдээ бас ингээл нөө сансан хүмүүс те хин нэгэн сансан хүмүүс ингээл та тэрвэрлдээд би нэг тэг уулзнаа. Тэгээд гэр бүлийн өдөрлөг бол их гоё болдог. Тэгээд түүний дараа яадаг вэхээр нөгөө ээжүүд тийм ээ одоо ард үлдсэн хүмүүс хүүхдээ авах сэтгэлэн төрдөг. Хүүхэд нь ийм сайхан болчлоо. Одоо бид нэр хүүхдээ авъя. Бид нар юу болж гин гэдэг. Тэр нь сургалтууд айгүй үр дүнтэй байдаг.
гэр бүлийн өдөрлөгөөр заагдсан тэр гэр бүлд зориулагдсан, ээж аав зориулагдсан хүүхдэд хайрлах, тэ хүүхдийн эерэг одоо зан чанарын өөрчлөлт ч гэдэм сэтгэл зүйн сургалтууд аюу гай үр дүн өгдөг. Тэр сургалтанд суусан эцэгчүүд бол юу н хүүхдэд авъя гэдэг мессеж өрсө төрөл. Тэгэл нөхцөлийн үнгээгээр үнэхээр хүүхд хүлээж авах боломжтой гэж үзвэл тэгэл хороотойгоо хамтарч зохион байгуулаад тэг хүүхдүүд гэр бүл дээр нэгтгэгдэн. Багш нар маань хүүхдүүдийнхээ ээж нь гэл одоо энд ажиллаж байгаа бүх хүмүүс ч ээж нь болно дөө ер нь бол. Тэгэд эцэгхийн хурал болно. Тэгэл хүүхдүүд нөгөө багш нар нь явна. Тэгэл очиод би тэрний ээж байна гэл эцэгхийн хуралд нь оролцсон доо. Одоо төвийн тэргүүн гэхгүй. Үгүй. Одоо төвийн тэргүүн гэх юм бол одоо захирал нь байна. Би тэр асрамжийн газрын тэрний захирал нь байна. Тэрний багш нь байна гэх юм бол хүүхдийн сэтгэл зүйд хэцүү шүү дээ. Тийм болохоор нэгэн тал одоо энд ирээд сэтгэл нь ээнэгшсэн тий минийх гэ бодсон ийм өөрөмсөг болсон хүүхдүүдийг чинь одоо тэгээд нөө хүндийн харилцаа үүсгэж болохгүй. Тийм болохоор эцэгхийн хуралд нь очлоо. Тэгэл ерөөсөө би тэрний ээж нь байна. Би хуралд нь сууж байна. Манай хүүхдийн дүн ямар байна? Одоо бид нар хүүхдийнхээ цаашдын сурдлах хүмүүжилд нь яаж анхаарах вэ? Одоо бид нар юугаар дэмжих вэ? Яаж туслах вэ? Гэл яг л хүн өөрийнхөө хүүхдтэй яаж ханддаггүй тэгжил явна. Ерөөсөө манад бол одоо миний чиний танаа манаа гэдэг юм байхгүй. Тэгэл бүгдээрээ л одоо миний хүүхдүүд л одоо явна да. Хүүхдүүд бол ер нь би асрамжийн газрын хүүхд гэж хэлүүлэх юм дурггүй. Тэгэл ямар нэгэн байдлаар одоо ингээ хин нэг нь чи асрамжийн газрын хүүхд байсан юм уу? Гэл одоо мэдчих юм бол нөө хүүхд чинь бас ингээл айгүй юм хөөрхөн сэргэлэн зангаараа ингээл үгүй штэ манай ээж асрамжийн газрын багш байхгүй юу. Тэгэл би яг тентэн тэгэл байж исэн байхгүй юу ч гэдэм үү те. Тэгэл ингээ хөөрхөн залруулах хийчин л те. Тэгээд за хэдэн жилийн өмнө 2 3 жилийн өмнө манай нэг охин юунд нөө ерөнхий сайттай уулзаад тэгээд гарсан чинь нөгөө асрамжийн газар тэдэн жил амьдарч ирсэн тэр хүүхэд гэл ингээд нөгөө доогуур бичгэн гарсан чинь нөгөө ангийнхны хүүхдүүд мэдсэн. Тэгэл өөстө нэрэ чи асрамжийн газар хүүхдээсэн биз дээ. Чи асрамжийн газар амьдардаг байсан юм уу? Чи яагаад тэрийг нуусан юм уу ингээд нөгөө хүүхдийн маань тэгэнгүүт өнөөх маань ингээд бас өөр асрамжийн газрын хүүхд гэж хэлүүлэх төр сонирхолгүй шүү дээ. Тэгэнгүүт ингээд үгүй манай ээж асрамжийн газрын захирал байхгүй юу? Тэгэл би яг тэр бичлэгт орсон ч гэх жишээ нэг те гих мэтлэн хүүхдүүд айгүй хөөрхөн өөрийнхөө нэг хөөрхөн юм сэргэлэн юм зангаар ингээд юм гаргалаад ингээд өнгөрчихөж байгаа юм л да. Ер нь бол хүүхдүүд бол гэр бүлтэл жаргалтай байдаг гэдэг шүү те. Тэгээ хэдийгээр төрмөл гэр нь биш ч гэсэн энэ газар амьдарч байгаа одоо энэ төвдөө амьдарч явах хугацаанд бол энийг миний гэрэл гэж боддог. Бид нар ч гэсэн энэ бол чиний гэр гэж хүлээн зөвшөөрүүлдэг. Өнөөдрийг хүртэл ингээд бид нар 130 гаруй октод үйлчлэгээ үзүүлсэн байна. За тэгээд өнөөдрийн байдлаар бол 3-аас 17 насны 20 хүүхэд амьдарч байна. Яг одоо манай байранд өнөөдөр бол амьдарч байгаа. За тэгээд 18 нас хүрээд хасагдсан 5 оюутан байна. Бүгд их сургууль суралцж байгаа. За ийм амжилттай явж байна. За тэгээд олон улсын хүүхдийг эрхийг хамгаалах энэ өдөр хүүхэд бүр гэр бүлтэйгээ аз жаргалтай сайн сайхан амьдрах болтугай гэж өрөөдөө.